Сайн байцгааны үзэгчдээ хуваалцсан ярилцлагын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид хүн өнөөдрийн зочноор гендерийн үндэсний орооны шинжээч, доктор Дэд профессор, МОС-ийн социолог, нийгмийн ажлын тэнхимийн багш Батбаатар багшийг урьж оролцуулж байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол хоёулаа гендерийн эрхтгч байдал, тэр дундаа сургалтын агуулгад оруулах энэ талаар ерөнхийдөө түлхүү ярилцсан тий. Ерөнхийдөө бол нэг хуулийн дээрээ ч гэсэн байгаад байгаа шүү дээ тийм ээ. Гендерийн боловсролын ерөнхий хууль дотроо бол нөгөө бүх төвчний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгуудыг оролцуулна гэсэн юм дээр бол хүний эрхийн боловсрол, гендерийн тэгшэрхийн боловсрол гэсэн нэг ийм заалт бол байгаад байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол яг таныг сонгож авсан шалтгаан нь бол та бол бас нөгөө нэгдүгээрт бол манай гендер үндэсний орооны шинжээч, хоёрдугаар гэх юм бол бас энэ чиглэлээр бас ингээд дагнж ажиллаад нийгмийн тэнхимийн эрхлэгч гэдэг утгаар бас ингээд бид нар бас таныг ингээд урьж оролцуулж байгаа. Тэгэхээр юуны өмнө та бас өөрийгөө товчхон танилцуулаад хоёулаа ярилцлага эхлэе тийм ээ. За сайн байцгаана уу. Намайг Батбаатар гэдэг Монгол Улсын их сургуулийн социолог нийгмийн ажлын тэнхимд бол одоо 20 гаруй жил багшилж байна. Тэгээд яг энэ хугацаанд бол би ялангуяа энэ боловсролын асуудлууд, боловсролын суурь асуудлуудын талаар бас нэлээдгүй судалгаанууд хийж ирсэн л та. Мөн одоо сүүлийн жилүүдэд бол гендертэй холбоотой тий гендерийн асуудлыг бол судалж байна. Тэгээд манай монголчууд бол хэлээд хөвшилсэн зүйл бол одоо гендер гэдэг гадаад нэр томьёо. Энэ нь бол одоо хүүсийн нийгмийн үүргээс хамааруулж тодорхойлж байгаа ийм л ойлголттой тоо. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн үүргийн асуудлыг өнөөдөр бол бүх түвшинд ярьж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ялангуяа энэ боловсролын салбарт гендерийн асуудал яг ямар байх вэ гэдэг тийм ээ. Энэ асуудлыг бол өнөөдөр хоёулаа ингэж ярилцах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр боловсролын салбарт бол гендерийн агуулга хөтөлбөр бол тусгагдаад эхэлсэн. Ерөнхийдөө ихтэй сургуулиудад бол гендерийн эрхтгч байдлыг хангах энэ агуулга хөтөлбөрийн хувьд бол нөгөө кредит хичээлүүдээр бол ороод эхэлсэн байгаа даа тийм ээ. Үүний бас нэг түүчэлж одоо ингэж гарч ирсэн нэг сайн тал одоо сайн туршлага гэх юм бол манай Монгол Улсын их сургууль маань магистрийн хөтөлбөртэй болцсон байгаа шүү дээ. Тийм энэ талаар бас та нэг товчхон танилцуулаад. За ерөнхийдөө бол 2023 оноос ахуулаад Монгол Улсын их сургууль бол ихтэй сургуулиудаас хамгийн анх одоо сургалтын модуль гэдэг юм уу те боловсруулсан. Энэ сургалтын магистрийн сургалт бол хийгээд явж байгаа. За магистрийн сургалтын хувьд бол мэдээж маш олон салбарын эрдэмтэн профессорууд хамтраад энэ хөтөлбөрийг явуулж байгаа учраас ихээхэн одоо ач холбогдолтой ийм хөтөлбөр болсон. За манай тэнхимээс одоо социолог нийгмийн ажлын тэнхимээс 2-3 одоо профессор бол яг энэ хөтөлбөрт багшилж байгаа. За мөн энэ хөтөлбөр чинь ерөнхийдөө бол зөвхөн одоо Монгол Улсын их сургуулийн магистрийн одоо салбар дундын хөтөлбөр төдийгүй гендер судлалын төв гэдэг ийм байгууллага Монгол Улсын их сургуульд бол бас байгуулагдсан. Тэгэхээр энэ нь бол өөрөө гендерийн судалгааг л одоо бас урагшлуулна гэсэн үг л дээ. За тэгээд ихтэй сургуулиудын дунд бол Монгол Улсын их сургууль бол ялангуяа энэ гендерийн судалгаа, за гендерийн чиглэлээр магистрант бэлдэж байгаагийн хувьд магистрийн одоо төвшөнд бэлдэж байгаагийн хувьд бол илүү төвчилж явж байгаа гэж ингэж ойлгож болно. За их сургуулиуд зөвхөн одоо магистрийн хөтөлбөр бэлтгэхээс гадна ер нь бол яг тухайн одоо орж байгаа хичээлүүдтэй ямар нэг байдлаар гендерийн агуулгыг 1-2 одоо цагт бол заашгүй одоо багтааж заах шаардлагатай. Олон улсын түвшинд ч ер нь ийм байдаг. Тийм учраас ялангуяа ихтэй сургууль суралцж байгаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа энэ түвшинд бол зайлшгүй одоо 1-2 багт цаг тийм ээ оруулж заах шаардлагатай гэж байгаа. За дараагийнх нь болохоор ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг та түрүүн бас сонирч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр мэдээж одоо боловсролын ерөнхий хууль бол саяхан батлагдсан. Тэгээ та бүхэн одоо тэр боловсролын ерөнхий хуулинд бол үндсэндээ бол 3 чиглэлд бол гендерийн агуулга бол туссан байж байгаа. За хамгийн нэгдүгürt бол ялангуяа энэ хүүхдүүдийн ялгаатай хэрэгцээг зайлшгүй одоо сургалтын үйл явцад анхаарах хэрэгтэй байж байгаа.
Тэгэхээр мэдээж хүүхдүүд маань бол насны хувьд, хүүсийн хувьд тийм ээ. За мөн одоо авьяас, хэл соёлын хувьд, эдийн засаг, байршлын хувьд тулгамж байгаа бэрхшээлийн хувьд ч гэсэн харилцаа адилгүй юм хэрэгцээтэй шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгцээ ялангуяа тэр дундаа гендрийн хэрэгцээг бол сургалтанд одоо зайлшгүй анхаарах хэрэгтэй гэдэг. Нэгдүгээр ийм зүйл залтал туссан гэж байна. За хоёрдугаарт ерөнхий боловсролын сургуульд тэр суралцах орчны хувьд тэр гендрийн тэгш байдлыг хангасан орчин нөхцөлтэй нөхцөлийг хангах хэрэгтэй гэсэн ийм нэг зүйл залтал бас туссан. За гуравдугаарт бол сургалтын хөтөлбөртэй холбоотой зүйл залт байж байгаа. За энэ нь бол мэдээж нөгөө хүний эрхийн боловсрол, гендрийн эрхтгч байдлыг сургалтын байгууллага бол өмчийн ямар нэгэн хэлбэр харгалзахгүйгээр зайлшгүй өөр сургалтын хөтөлбөртэй бол тусах хэрэгтэй юм а гэдэг. Ийм нэг гурван зүйл бол одоо сая шинээр батлагдсан боловсролын ерөнхий хуулийн агуулгад бол орсон байгаа. Цэцэрлэг бага ангиас ахгуулаад одоо бусад олон улсын бас энэ гендрийн одоо мэдлэг ойлголтыг одоо энэ өндөр төлөвшүүлсэн тийм ээ. Энэ улс орнуудаас харахад бол энэ бүр багаас нь ингэж хүүхдүүдэд гендрийн хэвшмэл ойлголтоос эхлээд гендер гэж юу вэ? Тэ бие бинийгээ хүндэтгэх, бие бинийгээ үе тэнгийн дээрлэхлээс одоо холоор багч гэдэг юм. Одоо гендрийн бас нөгөө нэг энэ ерөнхий боловсролын одоо баг сургуулиас ахгуулаад заах шаардлагатай зайлшгүй хичээлүүд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хичээлийг модулд нь одоо оруулж өгснөөр ямар сайн талтай гэж таны зүгээс бол ерөнхийдөө харж байна тийм ээ. Тэгэхээр мэдээж та бол модулын асуудлыг ярьж байгаа шүү байна. Тэгэхээр яг модуль сургалт бол тусдаа бас явах бах. Ялангуяа энэ гендрийн агуулга бол сургалтын хөтөлбөр, сургалтын агуулга заавал тусах хэрэгтэй гэдэг дээр бол бид бүхэн санал нийлчихэд хуулинд бол баталсан байна шүү дээ. Мэдээж та түрүүн бас дурдж байгаа нэг хэвшмэл ойлголтын асуудал ярьж шүү дээ тий. Одоо жишээ нь энийг бол бүр багаас нь сургалтын хөтөлбөр агуулгад тусгаж зайлшгүй явуулах шаардлагатай. Яагаад гэвэл ерөнхийдөө энэ хэвшмэл ойлголтыг маш олон байдлаар бүр багаас нь бий болгочдөг. Тийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай энэ байдлыг улам одоо дэврэгдэг тийм ийм зүйл бол байна л та. Юу гэхээр одоо бид нэр үлгэрээс бас ингээл санаа авахд хүртэл тэн дээр маш олон зүйлсүүдийг дурдсан байдаг шүү дээ. Одоо жишээ нь алтан загсны үлгэрийг уншаагүй ямар нэг байдлаар сонсоогүй хүүхдүүд тун ховор байдаг шүү дээ. Гэтэл тэр үлгэрийн гол агуулга, гол санааг ингээд аваад үзэхээр эмэгтэй хүн шуналтай гэдэг ийм агуулгыг тусгасан байдаг. Тийм биз? Тийм. За нөгөө талаар Монгол улсын одоо уламжилт тийм үлгэрүүд байна тийм үү? За энэ үлгэрүүдээс ингээд аваад үзэхээр мөн л одоо тийм баатар, эр зөрөгтэй хүмүүс бол дандаа л тийм үлгэрийн баатараар төсөөлөгдсөн тийм ээ? Эр зөрөгтэй. Гэтэл нөгөө талд нь одоо эмэгтэй хүмүүс эр зөрөггүй байгаа юм уу гэдэг ийм асуудал бас тавигдсан шүү дээ. Гэх мэтлэн энэ хэвшмэл ойлголт бол бүр багаасаа ингээд хүүхдэд ингэж бий болох нь өөрөө гендрийн энэ эрхтгч байдлыг хангах энэ үйл явцд бол бас нэлээд тийм сөрөг нөлөөтэй. Яагаад гэвэл би түрүүн ярьслага ихэнд дурдчихсан. Гендер гэдэг бол хүүсийн одоо нийгмийн үүргийн ялгаатай байдлыг бас илэрхийлсэн нэр том явжтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй байхаас үл хамаарч хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх эрх, оролцоо, харилцаа энэ бүгд бол тэгш байх хэвээр. Энэ зарчим л байна. Тэгэхээр энэ зарчмыг яаж багаас нь суулгах вэ гэдгийг сургалтын хөтөлбөрийн агуулгуудад сурах бичгүүдэд маш цэгцтэй оруулж өгөх ийм шаардлага бол биднэрт одоо тулгамж штэ. Гэтэл ерөөсөө хүүсийн мэдрэмжгүй тийм одоо сургагчийн агуулгууд хүртэл явж идэг тий. Тэгэхээр бид хүн ч гэсэн одоо энэ сургалтын ийм хүүсийн мэдрэмжгүй одоо гендрийн мэдрэмжгүй гендрийн одоо эрхтгч байдлын эсрэг баг чиглэсэн ийм одоо агуулгуудыг сургагчээс бол шүүрдэж хаях ёстой ийм зүйл байна. Тэгэхээр бол яг өнөөдөр нэг боловсролын салбарт одоо гарч ирээд байгаа бас олон асуудлууд юу бол байгаад байгаа нэг үе тэнгийн дээрлэхэлтгээ бас байгаад. Тэрэн дээр бол яг
боловсролын салбар өөрөө нөгөө нэг бас хичээлийн дундуур багш ажиллаж сургалтаач гэдэг юм үеийнгийн дэрлэгэлт гэдэг бол одоо хин нэг эвгүй байдалд оруулах үг хэллэгээс л одоо хамгийн наад зах нь эхэлж байгаа шүү тийм ээ. Өөрт нь тааламжгүй байгаа үг хэллийг хэлэхээс л үеийнгийн дэрлэгэлт бол эхэлж байгаа. Тэрнээс заавалчгүй нэг зохиж зодоод ч юм уу тэгээд үеийнгийн дэрлэгэлт тэрнээс наан нь бол үеийнгийн дэрлэгэлт биш зүгээр ингийн ингээд нэг хөгжилтэй харьцааж гэдэг юм уу ийм ойлголт бол байхгүй. Ер нь бол тэгэхээр энэ нэг агуулгыг бол яг нь ерөнхий боловсролын одоо энэ сургууль бүр ингээд цэцэрлэгээс нь юм ингээд хөвшүүлчих юм бол энэ үеийнгийн дээрлэхэлт бас тодорхой хэмжээнд багасна. Дээрээс нь энэ хөвшмөл ойлголтыг арилгаснаар хүүхдүүдээ бас бие биенийхээ нөгөө ялгаатай хэрэгцээг мэдрээд тийм ээ харилцан хандлага нь бас илүү нөгөө гендер мэдрэмжтэй иргэн болгож төлөвшөх юм болов уу гэж бол яг миний хувь хүний үүднээс бол тэгж харагдаад байгаа. Тэгэхээр яг манай гендер үндэсний хороонос бол сургууль бол одоо энэ цэцэрлэгийн багш нар багш ажиллажээд одоо тэгээ нөгөө охид өвгүүдийн клуб зөвлөл тийм ээ эдгээрээр нь дамжуулж одоо нөгөө гарын авлага дээрээс нь сургалт нөлөөллийн үйл ажиллагааг бол тогтмол хийж хэрэгжүүлж байгаа тий. Тэгээд энэ үйл ажиллагаанаас гадуур бас яг энэ сургалтын энэ хөтөлбөр сургалтын агуулгад бас яг энэ хичээл маань орох юм бол бас маш тийм том бас дэвшилт тийм том халхан болох болов гэж бол бидний зүгээс л хараад байгаа байхгүй тий. Яг зөв би бас тэгж бодсон чинь. Яг тэгэхээр өмнө нь бол бид нэр ямар хөө байдлаар явж ирсэн бэ гэдгийг эргэж басныг харах хэрэгтэй. Нөгөөхлөөр дандаа л төсөл хөтөлбөрийн хүрээнд явдаг тий. Нэг сургалт явдаг, нэг модуль бэлтгэдэг. Тэгээд тэрнийхээ хүрээнд зорилттой хөтөлбөр хөгжих сургачдаг. За ингээд төсөл дуусчдаг. Одоо яах юм? Бүх зүйл зогсчдаг үстэй. Тэ? Цаашаа үргэлжилдэггүй зогсчдаг. Нөгөө хүүхдүүд маань ч гэсэн тухайн үедээ суралцаад тэгээд төгсөөд явчихдаг. Тийм үү? Одоо бид нэр асуудлыг арай өөр болгож авч үзэх хэрэгтэй. Яг таны түрүүний хэлжсэн шиг тэр төсөл хөтөлбөрийн хүрээнд гарсан тийм сайн туршлагууд, тэ? Шилмэл гарын авлагууд байж байгаа. Эдгээр гарын авлага, модуль сургалтын агуулгад тусгасан тийм сайн туршлагуудыг бид нэр ямар нэг байдлаар одоо ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга руу оруулж өгөх шаардлага үүсэж штэ. Энэ нь бол доктортой байх ёстой. Энэ нь урт хугацаанд тийм ээ байнга ингээд сургалттай агуулгаар явж явах ёстой. Бид нар Финляндийн туршлагыг зүгээр судалж үзэж ирсэн. Тэгэхэд бол ахлах ангийн сурагчдын одоо ахлах ангийн сургуулийн сурагчдад орж байгаа нийт одоо сургалтын агуулгын 16-аас багагүй хувь нь ямар нэг байдлаар нийгмийн чиглэлийн хичээлүүд хүний эрх, гендер, тэгш эрх зүйн орчны ийм чиглэлийн хичээлүүд байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн энийг бас анхаарах хэрэгтэй тийм ээ. Яг тэгвэл Финлянд ч сургалтын хувьд ч гэсэн одоо ерөнхийдөө бол дэлхийд бол нэлээд дээгүүр бичигддэг тийм ээ. Тэгээд PISA үндэгээр ч гэсэн 1-2 л бичигддэг. Ийм л хөгжингүй ус орно ч тэгэхээр тэр туршлагуудыг бид нэр нэгдүгээрт харж тийм ээ сургалтын агуулгууд бол зайлшгүй тусах шаардлагатай. За дээр нь бол тэр үе тэнгийнхний хүчирхийлэл гэж ингээл ярьж байна. Энэ бол бас нөгөө зөвхөн одоо эрэгтэйчүүд нэм эрэгтэй сурагчд одоо эмэгтэй сурагчдыг тийм үү эсвэл одоо эмэгтэй сурагчд эрэгтэй сурагчдыг хүчирхийлэх асуудал биш ээ. Тийм эн чинь маш тийм нийгмийн хөгжлөд аваад маш олон хэлбэртэй маш өргөн агуулгатай маш нарийн төвөгтэй болж байгаа. Ийм үйл явц. Тийм одоо жишээ нь цохиж, зодох, зандрах тийм ээ. Муу хэлэх, доромжлох, доромж үг за маш олон хэлбэртэй шүү. Эдийн засгийн хувьд тийм ээ. Тийм хавчих, гадуурхах. За дээр нь одоо цахим дээрлэхтүүд хүртэл энэ багтана. Тэгэхээр энэ бүгд чинь өөрөө явж гендрийн тэр эрхтгч байдалтай шууд уялдаатай, гендрийн агуулгатай уялдаатай. Жишээл ямар агуулгыг яаж тусгах вэ гэдэгтээ шууд уялдаатай. Учираас энэ асуудлыг дахин тийм ээ олон талаас нь ярилцах хэрэгтэй байх. За миний хувьд бол яг ерөнхийдөө бол энэ ерөнхий боловсролын сургуулиас, иргэний боловсролоос одоо мэрэгжлийн боловсрол эзэмших энэ явцад л одоо гендрийн ийм харьцаа бол асар их алдагдж байгаа. Энэ нь явж хөдөлмөрийн одоо зах зээл дээр ажиллаж байгаа ажлах хүчний энэ оролцоонд нөлөө үзүүлж байгаа гэдэг
гэдэг дээр ерөнхийдөө бол нэлээд тийм анхаарч судалгаагаа хийдэг ийм хүн баг. За баярлалаа. Тэгээд энэ бол маш хэрэгтэй ийм нэвтрүүлэг байна. Тэгээд яг хөө миний хувьд бол хэд хэдэн зүйлийг ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн агуулгад бол тусах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Гендрийн ялангуяа эрх тэгш байдлыг хангахтай холбоотой. Энэ бол зөвхөн үе тэнгийнхний хүчирхээлтэй холбоотой асуудал биш юм аа. Тийм судалгааны хүрээ бол яагаад гэвэл бид нэр сургалтын үндсэн гол оролцогч талуудыг энд заавал багтаах хэрэгтэй. Тий. Үе тэнгийнхний дунд хүчирхээл байна гэдэг чинь багшийн зүгээс сурагчдад ямар нэгэн хүчирхээл үүдэж гин үгдгийг нэр заавал эргцүүлж харах хэрэгтэй. Тий. Эрэгтэй багш нар, эмэгтэй багш нар, эрэгтэй сурагчдад эсвэл эмэгтэй сурагчдад ямар харилцаа хандлага гаргадгийг бид нэр анхаарах хэрэгтэй. За, сургалтын бас нэг үндсэн оролцогч тал байж байгаа эцэгчүүд гэж. Тэгэхээр эцэгчүүдийн гэр бүлдээ гаргадаг ааш, зан, авир, харилцаа, хэлбэр, маяг энэ бүхэн чинь өөрөө хүүхдийн одоо тэр яг сургууль дээр бие яаж авч явах вэ, тийм ээ? Хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ гэдгийг одоо нэг бас нэг гол одоо дуурайх үндсэн хүчин зүйл нь болж байна. Өөрөөр хэлбэл хүүхд чинь нийгмийн харилцааны тол шүү дээ. Тэгэхээр бид хүн энэ бүгдийг олон талаас нь авч үзэж дүн шинжилгээ хийж одоо сургалтын хөтөлбөр агуулгад тусгах шаардлагатай болов гэсэн юм бодлоо. Тэгээд хоёул ингэж ерөнхийдөө ярилцах хугацаа маань өндөрлж байна. Ерөнхийдөө бол ер нь сургуулийн ерөнхий баг боловсролын сургуульд одоо наад зах нь гендрийн хөвшмөл ойлголт, үе тэнгийн дээрлэхэлт гэж юу юм те? Үе тэнгийн дээрлэхэлт бол одоо гендер суурьсан хүчирхийллийн бас нэг хэлбэр тий. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө төдийлөн 10 жилийн хүүхдүүдэд бас ихэвчлэн одоо энэ цахим гадуурхалт тэр хүүхэд хамгийн гол нэг ойлголт мэдлийг авч чадаагүйгээс үүдэн өөрийгөө одоо нэг үе тэнгийн дээрлэхэд өртөөд байгаагаа ч мэдэхгүй энэ бол одоо байж болох л харьцаа тий. Энэ одоо 10 жилийн л одоо ийм юу нэг бол өөрөө хөвшмөл ойлголттой хамаарал бүхий одоо үйл гаргаад байгаагаа мэдэхгүй энэ одоо нийгэм байдаг л үг штэ. Энэ үг хэллэгч нь бол угаасаа байдаг л үг хэллэгчтэй гэдэг ойлголтоор ингээд яваад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ нэг модуль сургалтын хөтөлбөрийг одоо оруулснаар бол маш олон одоо гендрийн мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд бас том алхам болох байх гэж бол харж байна. Тэгээд өнөөдрийн би бүхний урилгыг хүлээн авч ирж оролцсон танд баярлалаа. Ингээ үзэгчдээ манай өнөөдрийн хүн нэвтрүүлэгт гендер үндэсний хорооны шинжээч доктор дэд профессор Мөсийн социолог нийгмийн ажлын тэмдгийн багш Батбатар ирж оролцлоо. Баярлалаа танд. За баярлалаа.